Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ 49 дэх дугаараар танилцуулахад бэлэн болж байна. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг. Энэ 49 дэх нэвтрүүлэгт маань манай сэтгүүлч од гэрэл хөрөлцөн ирсэн байна. Юу хүн түүхэн мөөгөө яриадсан бэ? Тэмээний ачаа хүнд гэдэг гэлж. Юу вэ? Хүнд мөнд гэхээр одоо ямар утгатай вэ? Тань айгуугаа хүндтэй зочин байна. За баярлалаа амны да. Ратхан матхан хүүхэн мөөгөө болоо гэж бодохгүй юу? Тэрний үс үг юм. Тэрнийхээ учиртай үхээ. За ингээд нөө хүшгүй мөнхийн утгыг бас од гэрэл гэдэг чинь чи юу биш үү? Мөн штэ би угаасаа гэгэнтэн төрхийг олсон. Хүшгүй мөнхийн хутагт хувилгаан. Хөгшөрдгүү гэдэг нөө нэг үгдгүү гэдэг нөө аль юм бэ? Ер нь утга нэг штэ. Тийм хөгшөрөхгүй тэгээд бас үхэхгүй гайтай хоголдоо. Тийм биш үстэ. Юу? Нэг хүшгүй мөнхийн хутгийг олсон бас ингээд гараад идэг. Загвар өнсгч. Тэр нь бол ч мөн штэ. За танилцъя. Нэм баяр штэ. Мэдэн штэ. Од гэрэл. За. Happy on this day. Хамгийн анхны юу вэ? Дэлхийн хамгийн анхны найруулдаг. Nescafe. Спирт гэж штэ. Кофе. Нэг амьсгаар уух үгүй. Үгүй штэ. Бас арх хийсэн байгааг бодлоо. Үгүй шээ, арх хийгээгүй үстэй. Тэгээ кофе гэхтээс архтаа уудаг тохиолдол байдаг үстэй тий. Байдаг л байлгүй дээ тий. Тэгээ Nescafe-г л димэлтэй дангаар нотол янзтай бах тий. Тийм үү тий. За. Яасан бэ? Би баярлаад бүр итгэхгүй байна юм ба. Нэвтрүүлэлт орсон даа юу? Би чиний хажууд сууж байгаа даа. Яг бид хоёр ч бас ч гэж ингээд тааралдаад найзууд тэгээд уцаач ярина. Нөхөргүй шүү дээ би. Яасан бэ? Зүгээр сонирхож асуусан. Зүгээр бас айтайхан мөсгөө хажууд ирчээл те шууд хандраал улаан зам хандраач байгаа мөс. Би хандраагүй шүү дээ. Чи гар бариад. За. Ойлгомжтой. За манай сэлийн масах гал. Би кофе гоохсон ч. Эвгүүтэй л. Ямар ч гоё бүгжтэй, ямар ч гоё үстэй. Оо, за баярлалаа. Яна хүний бүгжийг харашуу татаархдаг. Би ингээд хас чинь юм синкер юм зүгээд синкер юм аа. Зин харагдаг. Минь надаас л нууж юм авч л те. Хамт хөтлөөд байхаар ер нь нэгнийхээ амиг амтхаа олцдог гэж үнэ юм байна. Хамт амьдраад байгаа л та. Тэр манай одгоо бас нэг бит хоёроос дуртай юм асууж олно шүү те. Би бүр бэлдээд ирсэн. Үгүй зүв. Тэр чинь л зүв аа. Манай одгоос асуухад ямар зүйлийг чинийхэр хүнлэг гэж хэлэх вэ? Хүнлэг. Чиний бодлоор хүнийг ойлгохыг л хүнлэг гин штэ. Тий? Зүгээр л ойлгохыг хүнлэг гэж ойлгох юм байна. Тэгж олно. За бүр хүндрүүлэх юм бол яах вэ? Миний өөрийн амьдралд үздэг хувь хүний үзлэх юм бол ямар нэгэн амьтны амийг хорохгүй хүн шиг амьдрчвал бас тэр хүнлэг гэж болох юм. Тэгэл хүнлэг гэвэл нэг хүний өдөөс эвтэйхэн энийг хүртэл хүнлэг үстэй тий. Эвгүй байдалд оруулахгүй. Тийм л баг. Юу бодож ийм асуусан? Хүнлэг бүсгүй юм. Амар сэтгүүлч болохоор би айгу толгойд айгу ухаантай байна. Чи мөнгө олвол яах вэ магвал гэдгсэн юу гээд хүнлэг мүнлэг юм хаанаас гараад ирж байна. Хүнлэг бас хүний хажууд байгаад байхаар л нэг юм болчт юм шиг байлаа шүү дээ. Би 90 хүн учраас намайг юу гэж шилжсэн би даваал гарна. Би заавал ингээд чи над руу хүнлэг биш миш гээл ингээд дайрахад би тий сөрүүлдэж ингээд би сая тэгээгүй. Би хүнлэг хүн болохоор би заваа юм болохоор л тэгж бодохгүй юу. Хүнлэг юм бос юм болохоор л бодохгүй. За одгэр л над руу дайрлаа. Ням байраа чи 90 хүн шиг нэг өнгөрөөчээрээ. Би чамаг гэж юусэн хэлээг зүгээр л тэгсэн шүү дээ. Тэгээд чи зүгээр яг нэг нүгэлч би тарих хэрэглэлтүүлэх гэж юм чи Сэрчмагийн хажууд хин хүнлэг биш байгаа гэж хэлж байгаа би биш үү? Үгүй зүгээр өөр хин нэгэн хажууд нь байгаа болов уу л гэж. Сэрчмаа чиний хажууд хүнлэг биш байгааг энэ хүн мэдээд биш шүү. Айгу хэрэглэх гоё тийм гоё юм гарч ирлээ шүү тий. Яна би тийм юм бодог. Гэтэл ер нь явахтай амьдралд ингээл өдөр хоног тутамд ямар нэг байдлаар хүнлэг үсвэл сэтгүүлчнэр аль зэрэг худалдаг тийм бэ? Одоо та нар бол яг жишээлбэл яг талбар дээр байдаг хүмүүс. Би миний одоо би ч сэтгүүлчлээ. Гэхдээ одоо азар юм уу, төөрөөд юм уу ямар ч хэлсэн урлагийн салбарт л дахиад яваад байх шиг санагдаад байгаа шүү дээ. Яг тэгэхээр манай UBS телевиз чинь entertainment тал руугаа. Тэгээд өөрийн мэдлэгөө дуу хүчмтэй хувь заяга холбоцсон явж штэ. Тэгээд ямар сайндаа л энэ хүн намайг дуучин мууч ингэ зарлахаа дээ тий. Тийм болохоор нэг тийм бодол төрөхгүй байна. Гойчод. Хоёр нусгай. Тэ нэвтрүүлэг эхлэгчээс чинь хоёр хоорондоо ярьж байгаа. Миний нус гойчод, харин миний нус гойчод. Тэгэхээр салфетыг яасан бэ? Салфетыг байхгүй. За, би цагаан сараар танаад очивол чи надаа юу бэлгэх юм?
Тэр ямар бэлэг бэлдсэн бэ танаас? Наадгүй би ер нь ингээд очие л доо. Оо сайн нод гэрлээ те. Цаансар бол чинь би танахаар ороо гарыг гээл те. Тэгвэл чи надад жишээлбэл очно гэдэг мэдсэн бол чи надад юу бэлгэлэх вэ? Аймс бандажлаг гэдэг гэж. Танад очихгүй заа юу. Тэгэж сэлэг дэж аймс бандаж авах болиа бурхан минь ёо. Би ер нь сүүлийн үед одоо тэгдэг болсон ш. За байгаа бол өөрийнхөө зурсан зургийг өгдөг. Байхгүй бол зураг зурна. Ёо. Яг тэ тэр чинь нэг юу штэ. Хэдэн хост аваад будгаа авчвал зурчхад тэр нь өөрөө гоё бэлэг нөгөө талаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Аадгүй зурдаг юм уу те? Сонирхдаг. Тэгээд хэрвээ ямар нэгэн одоо эртөө өнд цэцэг мэцэг зохиоргүй байх юм бол оффист чинь би одоо нөгөө унахтай гүү үгүй гэдэг шиг зураг тийм гоё зураг үгүй гэж бас амладаг л та. Гоё. Тий. Гоё бэлэг бай. Ямар чиглэлээр зурх уу? Яг амархан болохоор би цэцгэл зурдаг л та надад арай амархан. Би ч нөгөө айгүй мундаг би нэг тайланд явж заа хүртэл цэцэг зурчдаг юм блэ. Тийм болохоор нэг тэгээд би зурж. Тийм би бүр гайхлаа. Заа илүү зургуулөө, одохгүй илүү зургуулөө бүр бодоо. Тэгээ бүр аргаа барах юм бол бүр тэртээ 10 жилийн өмнө нэг ном гаргасан. Тэрэн дээрээ тэгэл нэг гоё үг бичээл айгүй бол нэг зураг мөрөг зураад байсан хамгийн үнэтэй бэлэг шүү дээ. Сэлигэнд оч ойс бандаж шаарснаас одгүйгэнд оч нэг тийм юм асна арай. Сэтиг өгье. Тэс хүн айлсад юм аа шинээр. Чи юм нэмэхгүй юм уу? Жохон зураг мөргөн дээр юм нэмээч. Би гоё хөвгчлээ асуулт асуусан. Манай нэвтрүүлэх би зориулал амар гоё хөвгчлээ асуултууд бодоол амар тархиа гарчлагддаг л да. Тийм бай. Тийм тэгээд юу ч асуух юм аа тий. Чи ингээл тагнуулын төв газар ажилладаг байлаа л та манай. Тэгэл сэтгүүлч биш те тагнуулын ажилтан. Тэгсэн чинь чамд ингээл нэг үүрэг даалгавар өгчлээ. Одоо хар тамхи манцруулах бодистой ингээд одоо бид нар ингээд маш ингээд эрчимтэй те. Одоо хандах хэрэгтэй ингээд хар тамхи борлуулаад байгаа юм бүлэг хүмүүсийн одоо толгойлогчиг болчлоо. Энэ залуучийг судалж яг илрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөөсөй баригдахгүй байгаа. Тэгээ нөгөө залуучийн чи судалгаал нөгөө залуутай танилцаал те уулзаал ингээд найз болол судалгаасаа тэгжтэй. Тэгсэн чинь тэр залуу айгүй хүнлэг, жентл зантай. Айгүй тийм шал өөр залуу байж л. Чи тэр залууд айгүй дурлахгүй юу хайртай болоод. Тэгээд дурлаад бүр амар хайртай болсон чинь тэр залууг одоо илрүүлээд одоо бүх юм хар тамхины 8 эдгийг барьж өгөөд одоо ингээд улсынхаа гавьяа шагналыг авах уу эсвэл чи юм н одоо зохт одоо эсвэл энийгээ хай би одоо чамайг явахгүй би ийм ажил хийдэг хөө гэд өөрийнхөө тагнуулч гэдэг мэдээлэх үү хар тамхины хэрэг айгүй өндөр ялтай гэдэг чинь мэдэн тэ тэгэхээр баг за хариулт гоё тий би яг бодож байна л да би ер нь тийм хайр сэтгэл мэтгэл нэг тавихгүй л байх гэж бодож байна л да. Хайр сэтгэлийг тавихгүй. Тий. Ямар зааш уналтай муухай хүн би. Асуулаа би байсан бэ энэ чинь. Нэг л амьдрах амьдралт тий. Буруу зүрх юмд холилдож хутгалдахгүй л амьдрмаар байна шүү дээ. Тийм ээ. Өгтөө чи тэр залуу чи ингээл яасан чинь зүгээр л яг амьдрахын ирэхээр зарчиж борлуулж яаж болно шүү дээ. Ер нь өөрөө нэг хэрэглэгч гэж болно шүү дээ. Харин тэгэл амьдрахын ирэхэнд гэдэг чинь тэгэл буруу өөр өвчнөл арга зам байгаа гэдэг тийм ээ. Тэр шууд хэлээл илрүү. Тэгэл яг цагдаад хэлээл ойлоод л олоо шиг одгоо гэдэл зүгээр тэр байж одоо би одоо тэгээд одоо бодох нь шүү дээ. Ямар мохоо хүн бэ гэж бодоод найз залуугаа ойлоод. Уус эхнээсээ надад үүрэг даалгавар өгсөн байгаа юм чи эхнээсээ ингээд өөртөө хаалт тавихлаа хальта мэдээж тэгээд шаналал янз бүр болох л байх л та. Эцээцд бол би шийдвэрийг эх орноо ч юм уу нэг талаар нөгөө талаар үнэн бүхний дээр л үзэх юм биш үү те. Энд чинь тэгэл яг хувийн хичээсэн зам байж магадгүй л дээ. Би өөрөө л бодож байна шүү дээ. Сэл яах юм? Нэг айтайхан залаад байна. Би бошоо зохтаа. Бошоо зох. Нөгөөх нь айгүй дайжгүй. Сэл нэг нүдээр хараад нэг нүдээр таглалаа л гэж бодъё. Гэх юм аашиг. Чи тэхүү нэрээ. Тэгээд зохтхоо. хэлэхгүй зохтоолгочих واخа юм. Би мафийн толгойлогч хүүхэн байгаад те. Хартан хүн борлуулж орж ирдэг зардаг айтайхан хүүхэнтэй танилцаад дурлаа тайралцаад гэх юм бол би тэгнэ. За миний чинь чамаг барьж явуулсан. Ойлгож явуулсан. Тэ. За би чамаг тийм муу хүн гэж бодохгүй. Чи үнэ очиод хүлээх юм бол хоёлаа судлаа тий. Үнэ очиод өөрөө ингээ хүлээх юм бол ял мэдээж хөнгөрдөг байх тий. Тийм учраас хоёлаа ийм хувилбар үзье. Хэрэг болохгүй бол тэгээ гар цуудаа. Гэтэ би чамайг хамгаалах ямар нэг тий бүх юм хийн тий. Зардгүй юм байна, авдгүй юм байна, эсвэл хүн дарамтлагдаг юм байна. Би өстө бүх юмыг хийж үзэн тий хайртайгаа аврах гэж бод би хайр сэтгэлгээ л би тэмцэнэ. Нэг хам хэрэгтэн болох юм баригдаад. Юу ч тийм биш тагнуул гэж тэгэл хөнгөн мултраал гараад. Шоп гэж гараач та. Яг хамгийн сүүлд бол те кинон дээр гардаг шиг шоп гэж гараач. Гэтэ би бол өстой хайрынхаа төлөө үгтлээ тэнцэн. Тэгэж яах ч үү тэгэж яаж мааж яах та яаш заах. Балетын заавалцсан юм. Гэтэ эн чи хамгийн гол өгөгдөл нь ингэсэн шүү дээ. Өмнө нь хайр дурлал үүсгэс өмнө тэнд чинь шалтгаан биш та. Ажлын даалгавар өгсөн байна тийм. Тэр ажил ямар хамаатай.
Хайр сэтгэл гэдгийг та хоёрын наа тарих ойлгож гин үү? Тэр бүр хайр бэлдээ бүр өнгөж яваа хүн юм байна. Тэглгүй яах вэ? Тийм шүү дээ. Арманчхан барьсан хэлэхгүй гэж. Хайр сэтгэлдээ өнгөж байгаа юм шиг. Хүн гэхдээ хүнийг одоо хүн дурлаад ч юм уу дурласан байж болно шүү дээ. Хүн дурлал хайр гэдэг чинь шал өөр. Гэхдээ ер нь тэр хүнийгээ төлөөл байх хэрэгтэй байхгүй. Ажил тийм юм болж хаашаа шүү дээ. Гэхдээ яг энэ мэрэгчлийн хүн байх юм бол одоо мэдхгүй кино минон дээр гардаг шиг тийм арматик юм амар юм болохыг би мэдхгүй шүү дээ. Кинон дээр гарч байгаа харин нэг арматик биш санагдаад байгаа юм. Тэгэл тэднээс сүүлийн үед тэр кинон дээр гараад байгаа харин нэг арматик биш юм биш үү? Тийм үү. Одоо би тэгвэл кино ертөнцөөс хоцорсон байна. Тий. За юу ядгүй. Танилцаад залуучуудтай танилцчихл байгаа тийм мэдээж би өөрчлөн сингл гэж сайн сонслоо нөхөргөө гэж сонслоо тийм. За. Тэгээд залуучууд миний юуг илүү анзаараасаа гэж чи боддог бай. Би юу? Тийм ингээл. Би юус тэгж бодож байгаа бүхлээр нь л анзаараасаа гэж бодож байна. Юу гэхээр ч юу минь чихийг нүдийг хамрыг аа. Тийм гоё бэлхүүс, гоё хөх одоо гоё хөл тийм. Гоё хөлийн чихчийг хуруу. Одоо тэгээд хүн би бодохдоо тэгдэж шүү. Ер нь монголчууд тэгдэг штэ. Нэг анхны уулзалтаар нэг сэтгэл өгдөг шүү дээ. Анхны сэтгэл гэж нэг юм байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр чинь мэдээж царайг нь хараад юм бүхэлд нь харж нэг ийм хүүхэн байна да гэсэн нэг бодол төрнө. За тэгээ нэг хоёр үг солилаа нэг ийм юм байна гэж бодно. Тэгээ дараа дахиад нэг гурван үг солино уулзсан те. Эн чи ингэхээр ингэдэм байх ч гэх юм уу. Тэгээд тэрсний үндсэн дээрээс л хүмүүс ямар нэг үнэлэмж гаргах байх л та. Үгүй яах вэ тэгээд яг би эргэтнийхээ хувьд асуусан юм л да. Миний энийг анзаараад харчаасаа ч гэдэм те. Ийм одоо нүд манай сэлүүд одоо нүдрүү минь хараасаа гээл те. Хөхрүү минь хараарай би зур мартсан. Энд хойч цутгаад байд юм аа. Тийм байдгүй юм уу те? Үгүй тэгэл царайр л хараасаа гэж бодсон шүү дээ. Чи өөрөө царайтай ихтэй. Үгүй тэгээ ер нь одоо тэгэл ихтэй л шүү дээ. Сали ихтэй л шүү дээ. Царайр л харах юм уу те? Та хоёрын царайр хараас угаасаа царай харна шүү дээ мэдээж. Хүнтэй уулзал царайр нь хардаж царайр л юм шүү. Тэгэл олон юм хардаг. Харцыг бас хардаг. Миний харцыг хараасаа гэж бодож байна. Тий. Ягаад тэгэхээр хүний харц чинь амнаас төрүүлээ ярьж байдаг шүү дээ. Би бол миний алим шиг онцыг хараасаа л гэж бодсон. Зайлж харъя. Би зөндөө харуулцсан. Хараа муутай. Орцсон зочтой зөндөө харуулаад бариулаад үзүүлсэн. Тийм болоод үзүүлсэн. юм байна тий. За тийм чи дугаард үзэхгүй. Би өөд нь үтсэн да чи ерөөсө тгээгүй дээ. Дараа барай. Яг бари мэрийг би иччихдээ юм. Чи бас ичнэ. Ичнаа. Манай отко нөгөө юм цагаан алтан гэсэн тий. Цагаан алтан болоод бас олон жил болж байгаа. Би ногоон холтой шүү дээ. Тий, веган байхгүй. Веган гэдэг чинь өөр юм байл шүү дээ. Өөр юм уу? Би одоо яаж мэдэх вэ? Тийм. Гэтэ нэг ялгаагүй л дээ яг уу яг нэг. Тэгээ урд нь мах иддэг байсан юм байна. Мах идэхгүй тий иддэг байсан л да. Одоо 8 жил болж байна идэггүй. Тэгээд одоо энэ нэг чухал шүү дээ. Зүгээр шүү дээ. Ингэж бодсон. Би чам муулах гэж юм уу эсвэл чамаа ингэх гэж байгаа юм зүгээр л сонирхолтой шүү дээ. Би цагаан хоолтон хүн юусоо танихгүй дээ. Би таньдаг байсан нэг нь Майкл Джексон таньдаг байсан тэр нөнгөрөөд өгсөн зайжил. Тэгэл хоёр дахь чий болж байна. Зөндөл хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ өмнө нь одоо ингээд Монголд одоо бодлоо. Ажидаа гурлаа ингээл гоё уралдаал яриад ээ л да. Монголд одоо би ч одоо нэг мэрэгчлийн онцлог дундуур цавчиж орж зүгээр чавчаад ороод ирээ. За 30 мянган хүн яг хагас цагаан хоолтон тэгээд цагаан хоолтон дээрээс нь цагас гэхээр цагаан мах идэж болдог байхгүй тэгэхээр тэгээд зүгээр бүтэн цагаан хоолтон тэр нь бол нөгөө сүүн бүтээгдэхүүн ногоож юмсулчихна энэ сэрч ба надраа Өөстөр хагас цагаан хоолтон гэр шүн нууж иддэг хүмүүс илдэг байхгүй шүн махаа нууж иддэг хүмүүс нөгөө хүмүүсийн өмнө цагаан хоолтон гэж яриад бүтэн цагаан хоолтон гэр шүн нууж иддэг хүмүүс илдэг байхгүй За тэгээд тиймэрхүү л ахгүй да. Ногоон алтан гэхээр ногоо идэх үү те? Үгүй дээ. Энэ хаваад идэх юм зөндөө штэ. Тийм үндүг байж болно штэ. Уучлаарай үндүг. Амар мэдэм хэрэгсэн чинь те. Ерөнхийдөө нөгөө цагаан эдээс татгалцчихдаг байхгүй юу? Цагаан эдээ сүү цагаан. Тийм. Кальц дутагддаг ш. Тэгэхээр харин тийм. Тэгэл яг орлуулах бүтээгдэхүүн байна л да. Тэр миний асуусан асуулт болохоор юу байхгүй өмнө нь мах идээд одоо ингээд ногоон хоол ингээд идэж штэ. Тэгэхээр одоо ингээд амьдралыг харалт одоо бие сэтгэлд ямар нэгэн өөрчлөлт юу өөрчлөгдөж санагдсан бэ? Товч.
Нэг өөрчлөгдөхгүй тэгэл од гэрэл байгаагаар л биш тийм. Уул нь од гэрэлтэй суучаад амар хідэн луу авч өгөөл болоо. Хідэн луу байцаа авч сайхан тоолоо. Чигтээ чанартай хүнсний ногоо бүтээгдэхүүн чи ховор дээрээс нас үнэтэй. Тийм. Тэгэхээр чи баярлалтгүй чамайг шатаана. Тэгээ би ингэж бодоод байдیں۔ Одоо жишээлбэл нөгөө нэг юу гэдэг ч хэлээ дээ. Одоо чинь тэр чанартай ногоо энэ чинь эко гэж нэрлэгддэг үлээ. Эко хүнс гэдэг үлээ те. Яг органик гэл янз бүр хэлээ. Тэгээд би боддог нь Холливуудынх ингээл амар тархлал яагаад байгаа. Тэгэл тэр эко айлм гээл айгүй үнэтэй байдаг чинь бус айлнаас үнэтэй байдаг. Нэг ялгаа байд юм. Хөтэ одоо органик хүнс гээл ярьдаг штэ тэ хими одоо янз бүрийн бодис агуулаагүй гээл ярьдаг. Болзоон бол тест хэцүүдх юм байна да тий. Цэзэр салаад авчтаа гэл. Тэгэл сууж байгаа юм. Цэзэр салаад ангуудаа бислэгтэй байна. Бислэггүй авъя гээл тэгэл. Ядаргаатай. Харин ч үний ядаргаатай штэ. Одоо жишээлбэл хүлээ авалтан дээр ингээл чи айгуу гой плаж амсаар ингээл ирээл ингээ байж чи санаанд нэг хүн ингээл пак гал ингээл чам руу вайн асгачлаа л да. Өө муу эргүү хар малчин гэл ингээ арч балахчаа зогсож байлаа. Яана захирлаа би таныг гэж мэдсэнгүй уучлаарай л гэх юм бах та одоо. Би ихтэй тэгж хэлэхгүй байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр олон нийтийн газар учраас. Уу яг хүн чинь тэгэл гинт ингээл цацгаар чи гинт өө муу эргүү хар малчин гэл хүн санаанд тэгэл буу авах гэж хар мал гэж хэлэхгүй баха. Хамгийн айтанараа хэлж байгаа юм биш. Би тэгэл тийм үгүй янз бүрийн үг ингээл ууралж бухимдахад гарна л да. Гэтэ би эргүү хар мал гэж хэлэхгүй баха. Соёлтой хэлэхүү те. Оо ямар цагаан эргүү хүн бэ? Аа баярлаа. Оо баярлаа. Энэ бүр гоё болчихлоо. Ямар гоё дизайнтай харагдчихна. Баярлаа. Ямар мэдрэмжтэй юм бэ та? Яаж цацсан бэ? Дахиад нэг цацсан. Захирлаа ойлгож юм байна л да. Дотроо эргүү хар малчин гэх юм байна л да. Ихгүй шүү дээ. Юу гэж тэх юм бэ тийм. Чи тийм амар гэгэрсэн юм уу те? Тэр чинь гэгэрээд ах юу байсан зүгээр л хүн байх. Олон нийтийн газар би зүг болсон авч явах бол нэг л юу штэ. Тэгсэн чи кофег наваад авсан. Ёо мэргээр болчихаа. Шууд үг хэлэхгүй штэ би. Тийм үү. Шууд цараа цохол юм яа. Өмнөөсөө тавсан ба чамайг юу гэж зөхгүй. Айч. Цэли тэгвэл яг ингээл ингэсэн чинь чиний нэг амар хайрладаг хүн л тийм нуруу бүр тахаа болов цагаас гацсан шүү дээ. Юу бэ? Зөвшөө бити хотлоо яриад нэрээ юу? Тийм би нэг уур санаанд гараад ингэж явчихсан шууд ингэж яжсан чинь гинт гарталт нуруунаас нэг юм зулгаагаад авчаа юмсаа гэдэг. Яа гэж басаал ирсэнгүүтээ би өөрөө мэдлэхгүй шууд тэрийг заамдч мамдад бүр ингэсэн байлээ. Тэр зөөгч бүр зодохгүй бодъё да. Надад ер нь тийм тохиолдол байсан. Тэгэхээр хүн яг юм өвдсөн ч юм уу нэг сонир шоконд орсон үедээ хийж байгаа үйлдэлээ би мэддгүй юм байлээ. Тэнгүүд нөгөө зөөгч бүр амар уйлж мөлөөд ингэсэн зогсож байсан нь би гинт хүн яа гэж. Гэхдээ яавч баярлахгүй ойлгомжтой. Эмхтэй байсан юм уу? Эмхтэй зөөгч. Би хөргийн эмхтэй хүмүүс ч аяг уулгамжчтэй. Тэсэдээс энэ бас камер мамер бичиж байгаа болохоор жоохон дарж ярьж байгаа л. Дараагүй. Ингэж ингэсэн. Уул бол тогоогоор нэг цохоо. Цохоолтол тэгээд уул бакал аваад толгой дээр хагалдаг гэсэн уул. Чимээ би ингэж бодсон шүү дээ. Аюу тийм дүлгөөхөн, намуухан, хөвчлөлтэй. Дүлгөөхөн намуухан. Дүлгөөхөн намуухан. Тийм үү? Хайрхаа. Чи таниагүй байна гэж дээ. Яаж мэдэх вэ? Би одоо найзгаа таниагүй байна. Одоо ингээд заавал нэг аль нэг хэсэгтээ өөрийнхөө биенийхээ нэг хэсгийг одоо засах хэрэгтэй. Тэгээд одоо нэг хэсгээ юм ингээд засаач. Одоо орчин үед гоо сайхан эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгдээрээ л гоо сайхан засал эрэгтэй хүртэл давхар байлгэлээ явдаг тий. Тэгэхээр одоо тийм гоо сайхны нэг юунд орооч. Заавал нэг юм засаач гэвэл та хоёр яг юу засах вэ? Засахгүй гэсэн үг хариултыг асуух. Ямар эхлээд хариул. За. Эхлээд би од гэрлээ гэж байгаа засчих уу. Зүгээр би чамд жоо засаа явчих. Хамрын жоо айгуу таа. Миний мод дуртай юм тий. Тэгээ жоо хамар нэмээд аваа чаа тий. Юм баг засаа ойлаа гэж. Нүдий жоо сэтлээд. За би ингэ. За би бол одоо жишээл гоо сайхны ямар нэгэн үйлчлэгээ аав гэж байгаа юм байна тий. За алим шиг хонцон дээр жоохон хонц нэмгүүлэхтэй. Зүгээр юм байна. Нэмгүүтэй. Зүгээр зөрөгтэйгөө эмчиж жоохон нэмэх аа. Яг би яг тийм одоо чи нүүрэндээ би нэг тийм яа юм аа гэсэн юм бол миний толгойд л яг одоо байхгүй. Тэгээ хаана байгаа юм бэ? Ямар сайн юм бэ? Нүүрэндээ биш гэхээр өөр хаана. Ишиг ягаад эмчинээ 6 булчин хийлгээд. Эмчинээ 6 булчин хийлгээд чэйжэндээ жоох юм шахуулчихгүй яах вэ? Чи хоёр юм авчаад нэгийг. Нэгийг л юм уу? Нэг л боломж юм байна. За би тэр од гэрлээ жоохон хамраа хийчихв. Материал нь хүрдэг байгаа. зүгээр цагаа. За.
Лаг хамраа авч би амар зүгээр. Би ингэж бодсон түрүү ямар санда яг хараасаа гэсэн чи би бараг л хамрыг хараасаа. Тэгсэн чи нөгөө хамарч зассан шүү. Оо мэдрэмжгүй тэний заалаа бай тээ. Гац байгаа хамрын Тэгээд нэг 6 булчин тавсан уу те 6 булчин. 6 булчин чи сая харин силикон хийлгсэн чинь нэг хүүхэн уянда бас хийлгсэн чинь нөгөө силикон махын идээд тэгээд бүр будаа болцсон билээ. Тэгээ буцаад тэр одоо тэгэхээр айгүй удсан гэсэн үг үү? Үгүй 6-7 хоногийн дараа биш ээ. 6 сарын дараа гэлөө. Тэрэнд нь одоо чанар манар гэж байдгүй юм бах та. За чанар бол 4 янз байна. ABC. Бүр судалсан тий. Гол одоо энэ юунд силикон дээр л ер нь гол бол хамгийн гол нь бол ерөөсө Франц тэргүүлж байгаа. Материалаар. Тийм үү. Заавал тийш нэмж юм яах юм бэ сэлий. Тэгвэл угаасаа гоё асуулт асууж байгаа чинь. тий хийлгсэн хүмүүс жоох хэцүү юм даа тий. За чи яах юм? Ингээ гэж бодож байна ерөөсөө. За. Энэ хоёр одоо монголчууд чинь шанаатай шүү дээ тий. Энэ хоёр шанаагаа ингээд ингэчээ гэж бодсон чи энэс болж монгол охин Солонгост нас барсан гэж сонссон. Тэгэхээр би бол одоо өнөөдөр нэгэнтээ юм нэвтрүүлэгт ямар байнга ороод байх шүү дээ. Охид хүүхнүүдтэй хэлгээд Солонгост очиж тэр гоо сайхны янз бүрийн айхтар хүнд мэс заслаг ялангуяа бити хэлгээсэл гэж бодож байна. Монголдо надад үлчгүй биш ураа мураа барьж байгаа. Би иччихгүй. Энийг сөхөж байгаа л тэгэл ингэж байгаа л хуураатай ичдэг. Би айгүй урдаа шүү дээ. Тийм. Зүгээр яах вэ тэгэл нэгэн тал ингээл төрцөн тэр тусмаа нүрийг бас өөрчлөх жоох аюултай юм шиг байна. За. Зүр нь бол тэгвэл ерөөсөө гоо сайхны хагалгаа бол ими гэдгийг бол сэлэд бол засаад байх юм байхгүй угаасаа. Сэлэ минь зөв ими тийм юм хийхгүй те. Хөхийлөөгүй гэсэн үг гэсэн шүү. Тэгэл одоо тэгэл 25 дээр тусах 70% байт гэсэн. магадлал нь өндөр. Тэгээ мдэггүй болчдөг гэсэн бас. Юу мэдрэмж нь үү? Мэдрэмжгүй ямар ч мдэггүй болчих. Гэхдээ зүгээр юм билээ. Мэддэг. Гөөгүй зүгээр юм билээ. Мдэггүй болцсон гэж яриадсан байхгүй юу? Тийм үү. Тэр мэдрэлийн сууц дайрсан юм байна л да. Хийлгсэн үн гэж ярьжсэн би. Бүр зүйтэй. Энэ нэвтрүүлэгч бас хүний ингэ яриулаад идэг юм биш үү? Яана. Манай одгод амар олон төрлийн эмэг байгаа харагддаг те. Тэр юу аягүй. Эмэмгээ ярьж Тийм. байгаа. Тийм. Гоёлын нөгөө том эмэгнүүд аягүй олныг зүүдэг. Чамд хэдэн эмэг байдаг вэ? Нөгөө чи цаашаа явцаа яг араас нь хараад түрүү өөрөөгөө юу гэдэл. Олон төрлийн эмэг бас ер нь хүмүүс тэгдэг байхгүй ингээл би одоо нэг ярилцлага инээ тэр хүмүүс олон үг гэдэггүй л та. Гэхдээ хүмүүс за чи өстой нэрээ олон палаачтай, олон эмэгтэй гэж асуудаг байхгүй. Тэгэхээр надад яана институтчдад энэ сүр асуулт үйдэх юм бахтаа гэж бодогддог. Эмэгтэй хүн юм чи нэгдүгээрт байлгүй яах вэ? Хоёрдугаарт эфирт гардаг нэвтрүүлэг ордог хүмүүс бол зайлшгүй янз бүрийн өссөн хэсэгөө цугладаг. Тэр тусмаа би хоёр их нэг ахтай. Манай ах хүртэл яваад ирэх гадагшаа яваад ирэхээр надад пластиктай цамц шүртэй янз бүрийн тэгэл бэр их чимч маань ингээл дандаа янз бүр ирээмээрээ янз бүрийн юм авчирч өгдөг шүү дээ. Найзууд маань хүртэл. За баярлаа. Бид нарыг KFC дайлдгийг. KFC бас юм карт гаргасан байгаа. Бэлгийн картууд гаргасан байгаа. 2500 5000 бэлгийн картууд байгаа. Цагаан сарын бас буузнаас уйдаад гоё тий гоё дахиад идмээр санагдах юм бэлгийн карт бэлгэж болох юм байлээ. Бид түрхэн зур павааслаад жоохон дахиад идчихдгөө. KFC-гийн салбар 13 чиний нэгдсэн юм байлээ. 13 нь тий намжигийн гудамжаар уруудаад байгаа. Энэ карт нь бэлгийн карт нь 2000 5000 карт байгаа юм дээ шүү. Чи дахиад иддэггүй хүмүүсүүд идэж болно шүү дээ тий. Энэ гэхдээ нөгөө юу хэрвээ махтай холилдсон бол бас үгүй. Баярлалаа. Та хоёр ингээд хамтдаа нэг массажны газар орж ийн нэ. Тэгсэн чинь нэг хүүхэн байна гин. За. 50 иргэн насны нэг хүүхэн байна. Нөгөөх нь аягүй айтайхан залуу. Тэгээ хоёр массажист байгаа гэж хэлжтэй. За. Тэгвэл одоо жишээлбэл сэлийн ингээд нэг айтайхан массажистаар нь ингээл хийл нөгөө залуугаар нь хийлгэж гээд байгаа. Чи чам тэр залуугаар хийлгэх сонирхолтой юу? Эсвэл тэр эмэгтэйгээр нь хийлгэж хүү чи? Надаа бол эмэгтэйгээр нь хэлгүүл арай тавтай байхаа. Тэгэхгүй бол эрэгтэй өнөр хэлгээр чинь санаа зовоол янз бүр болол тэгэл эвгүй байдалд орчвол тий өөрөө нөгөө айгүй гоё тайван байх хэрэгтэй байдал чинь тий нэгэн тал эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд нөгөө эрэгтэй хүн чинь айгүй эвгүүл байна штэ мэдээж бүтэн биений массаж уу юуны массаж гэдэг тий түрүү болж ирхаа нөө бүгд би юу гэж ой чи нэр түрүү болж байгаа байдгүй байна. Нэг массажны газар орсон чи түрүү болчихгаа массаж хийх үү гэж. Түрүү болчихгаа массаж хийх юм уу? Гэм л ш насаад юм биш. Гэтэ зарим хүүхнүүд болохоор нөгөө эрэгтэй хүмүүсийг сонгох юм л яад бол нөгөө эсрэг гүйсний хүн гэдэг утгаараа нөгөө мэдрэмж хараа те арай илүү гэж сонгох юм билээ.
Тэгээ манай хороолт нэг тийм салон байдаг хгүй эрэгтэй массажист тэр айгуу сайн. Тэгвэл хүүхдүүд одоо манай орлын хүүхдүүд бүгд амар ордог. Тэр залуустай амар гоё барьдаг гэл. Би зөнгөт нэгчээд ерөөсөө орохгүй. Юуг нь барьдаг гэсэн. Одоо массаж хийдэг. Одоо бүтэн биений массаж. Өөр юуг нь барих вэ те? Од гэрлээ. Ер нь юугаа бариулах гэдэг хүмүүсийн та нар чи өөрөө түрүүний юм барина. Би яаж мэдэх вэ? Тэгвэл нэг ахаа орсон байл ороход амар чи хуцсан руу амар тайлахгүй сонирн болоодсэн чи нөгөө талд бүр уурлаад өчнөө барьсаар аль хурдлаач эсвэл та өөр хүн дээр орчихоо гэдэг чинь за би тайлсан. Тэр охин чи тань юм уу? Аа? Тэр охин тань юм уу? Танихгүй. Яриад сонссон байхгүй. Хин ярьсан чам? Нууцаа. Айгуу тагнуулж асуу гэдэг. Яагаад цээлээ тэрийг мэдчихээн. Тэр нэг учиртай болоо юм шиг. Би нэг юм асууад. Одгүй ингээл найз залуугаа ингээл амар мессеж бичиж байгаа л амар гоё ароматик юм бол амар санаал тэгэл би чамаага тэрнээр ингээл айгуу гоё тийм дотн тийм чанартай мессеж нэлээд урт юм бичиж чаад ингээд дарсан чинь утасны чинь вируснаас болоод ч юм уу фон бүхэнд байгаа бүх хүмүүсрөө цацагтал тэр одоо амар бичсэн мессежийг хүмүүс яаж ойлгох вэ? Одоо хайртай хүн рүүгээ бичсэн мессеж чинь одоо хүмүүс рүү гарч байгаа байхгүй юу? Жохоо яриадагтай бол юм байна шүү дээ. Тэр дотор нь юу гэсэн? Чинийхээ айтайхан сэршиг дэрлээдлаа. За хайртай дуртай л гэсэн. Би юу яах вэ та? Өдөр тутам тааралддаг хүмүүс рүүгээ бол өөе яана уучлаарай найз нь ингэж байгаа ингээ хэлсэн байлээ гэд. За үнэхээр хүндэтгэл шалтгаантай хүмүүс бол тийм уучлаарай гэж хэлэх байх л та. Бүгднлөө нь бол би хэлэхгүй тэгэл нүдэн болооч хэмдүүлээ тэр хэлсэн. Хүмүүс нөгөө өөр өөрсдийнх нь юм хүлээж авдаг юм шал өөр байдаг л да. Тийм учраас би яг тэгээд бүх хүмүүс рүү мессеж яг над руу тэгээ явуучих юм бол би үл зөрүүлээд ахаа биччихнэ. Бүгднлөө нөө. Тийм ахаа нэг хүн лөө сонгох жоо бүгднлөө нь явуулсан байх шүү. Ойлгоод уйлчаарай ха ха ха. Ой гэж яаш. Чиний фон бүгд хичнээн хүн гэдэг. 800 хүн болоо байсан баха. Нэг мессеж явахад хэдэн төгрөг гэдэг. 50 төгрөг байдаг үлээ. За 800-аар өгч. Чи бити мөнгөн дээр гаргаад л та. Чи чинь алдар нэр мөнгө төгөө би чам яа мах идэг одоо л мэдлээ. Айгу. Заавал. Нэг 40 мянган төгрөг болох юм уу те? 40 мянган төгрөг болох юм уу? 40 мянган төгрөг болох юм. Айгу штэ. Сэли яах вэ? Сэли чи миний аргыг л хэрэгсэн дээр. Гэхдээ надад хэрвээ нэг хүннээс нэг тийм мессеж ирээд араас нь дахиад яана уучлаарай гэхээр надад юу хүгээс уучлаарай байхгүй штэ. Зүгээр хоо одоо чи би чи найз залуутайгаа байж байгаа. Миний утсан мессеж чамд гайд хариул яах вэ? Яхаараа нэм баяр чам руу чамаага тэрмээр тэгэл нөгөөтг нь ирээл ярина шүү дээ. Яг наадах ч асуудал. Ярихгүйгээр зүгээр жишээлбэл эр хүн чинь бас нэг харчаал те. Гिचээл тэгээд дараа нь хартай нөхөр мөхөртэй. Тийм дараа нь үгүй яхаар чам руу тийм мессеж ирж илээсэн мэт доод гэрлээ гэж асуул утахгүй баг. Тийм учраас хоо андуура зөв фон гэсэн хамаагүй тийм. Одгүй ингээл хайртай залуутайгаа амар гоё Валентины баяраар ингээл хайртай залуугасаа бэлэг аваад байж итэл найз залуучин гадагшаа явчихж байгаа хгүй би ажиллаараа дайрчаад буцаад өрөө уулзаагээд тэгээжсэн чинь дахиад чамд бэлэг ирж байгаа хгүй тэр найз залуучин өгсөн бэлгнээс бүр илүү гоё илүү том баглаацтай бүр илүү бүхэл зүйлээр илүү тэр нэм захаатай цагтлын уншсан чинь би ингээд айгүй олон жил өөрөө чинь хайрлсан юм залуу байна ингээд өөрөө чинь найз залуутай би мэдэж чинь гэхдээ би эцсийн удаа ганцхан удаа чамтай нэг удаа болцож тэ хоол идмээр байна чи надад зөвшөөрөөч гэсэн мессеж ивэл тийм цагтлаа үл чи яг яах вэ? Найз залуутай хэлээд хүү энэ залуу бүр ингэ. Одоо тэр залууг би танихгүй гэсэн үг юм. Танихгүй. Хүү энэ залуу ингэ чинь найз залуутай хэлээд хүү хаа гэж уцмцаар нэрүүлээд боо юм болох уу? Эсвэл чимээгүй тэр залуугийн хүлээрэг байна. 50% боломж авчихгүй. Энэ хүнээс зөвлөгөө авчи. Яавал зүгээр. Харин айгу амьдрал айгу чухал юм болсон. Харин яад юм чи. Чи өөрөө л мэдлээ. Би чамайг сонсомоор шүү. Энэ ямар бүр юм. Би чамаас тусламж авч ш. Чи миний ах гээл би бодож л та. Ах нь өмсч. Ахад өмсч. Би бодчихлаа л та. Хэрвээ тэр хүн таньдаг хүн байсан бол тэр хүнийг би хинбэ гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн тохиолдолд харьцуул тэгэл хэрвээ тэр хүн надад таалагддаг бол хичнээн гоё юм өгөөд тэр хүн юм шүү дээ. Тиймэрхүү яг гоё юм өгч байгаа нь гоё ч гэсэн. Танихгүй хүн тэгэхээр жоохон эрсдэлтэй л дээ. Яг үндэ одоо таньдаг хүн гэж одоо хэрвээ таньдаг хүн байвал тэгэхээр чи таньдаг хүн бахаар яг хин гэдгээс л шалтгаалж. Өөр л нэг танил чинь баггүй. Тэгээд амар олон жил хайртайсан. Би өнөөдөр л одоо Валентины өдөр би хараа нэлчлэмээр байна. За. Би тэгээ найз залуутай бол юу л Валентины өдөр өөр залуутай уулзаа. Тийм үстэй. Цэцэг өгсөнд баярлалаа шүү дээ. Надад зүгээр хамаагүй юу жоохон сонирхолтой хариулт зааж өгөө. Зүгээр ингээ хүн бод би ингэж бодож байгаа юм. Заавал ингээд бүр ингээл те бүр нэг тас нийлдээл ингэж яхаас илүү те. Юмга тэгвэл яг нэрээ нэг хүүхэн ингээл басдаг. Би харин ингэж бодож илаа л доо. Миний хайртын өгсөн нэг чихэр хүртэл надад
хамгийн бүр айгүй гоё цаад хүн юм бэ гэж. надад амар үнэтэй цагч байд юм уу гоё машинч байна уу тэр бол миний сэтгэлийг нэг тийм хөдөлгөж чадахгүй хаа. Яг үнэ. Яагаад гэвэл би тэрийг аваагүй би авчиж чадах учраас тийм учраас нэг тийм бэлгэндээ ч тэг гол биш байх л та. Нэг том бэлэг өглөө гэдэг бол надад бол нэг тийм нэгдүгээр нөлөөлөхгүй байх. Надад нэг том байна. 10 жил араас ч Тэгээ бэлэг өгөхөр бас яахгүй. Тэр үний сэтгэл бас гоё л шүү дээ, чам бэлэг өгөөд. 10 жил хайртай байсан гэж хэлүүлэх үү? Ганцхан удаа уулзаач гэвэл уулзах. Яг Валентины өдрөөр үү? Тийм. Яг Валентин Айгүй шуналтай. Айгүй юм ярьж байна. Юу хийн тэгээд? Юу хийн тэгээд? За ярьсагдөө. Огт зөндөө танилцъя гэдэг л байлаа. Одоо яац юм? Мэдхгүй. Ер нь одоо ч гэсэндээ танилцъя, уулзъя гэдэг хүмүүс байж л байдаг шүү дээ. Тийм учраас нэг тийм яг сайхан Валентины өдрөөр хайртайгаа тийм хүмүүс л дээр л дээ. За баяр хүргэе тааш. 10 хүн уу? Бисээ зөндөө октод могтод гэж жоо томорцсон уу гайгүй. За яг одоо өнгөсөн богоо надад байна гэдэг шүү. Яг амьдрал дээр те ганц жоохон баггүй. Ажил хэргийн айгүй чухал үйлчлэг гэл одоо яг цаг тоглосон. Тэгэл яраал айгүй төвчрэлтэй алхаал ингээд хотоор гүүгэл явж исэн чинь төвлөж өсгөө уурччихлээ. Тэгвэл чи яаж асуудлыг зохицуулах вэ? Өөр дэлгүүр орж төвлөх цаг байхгүй. Тэгсэн нь одоо төрийн ордонд одоо яг амар том уулзалт хийх гэж байгаа. Наач ямар асуудал вэ тий. Төрийн ордонд л угаасаа хуухраад өвөлт оруулахгүй л тэнэз. Юу хэлдэг гэж байгаа юм? Оруулахгүй юм уу? Өөрийнхөө үзүүрдээ дөөлтэй. Тэгвэл нөгөө талын хугацаал орохоос өөр авахгүй шүү дээ. Хойшоороо балерин олголт тий. Жаахан намхан харагдтал байна. Өө одгэрч юм намхан юм л гэж хэлэх. Жаахан гомирхон хөлтэй харагдана л та. За яг одоо өнгөрсөн. Юм байгаагаараа сайхан гэл орох хэлт тий. Тийм. Үнэхээр надад тэр үнэхээр чухал юм бол тийм үү? Би бас өнөөдөр бас аюу асар өндөр өсгөх тогтолтой явж байгаа л та. Тэнгүүтээ өчигдөр би яг энтэй явж байгаа нөгөө юм агаар жуулагч ч илүү нэг юм сараалжин төмрийн дээгүүр гიშгэгтэй. Яана энэ өсгий ороод гацчвал би яах вэ тайлж авахар болвол гэж яг бодож байсан аахгүй өчигдөр. Гэтэ тийм явдал болоогүй юм дээ. Би зүгээр Яг болсон. Яг ингэж гэж яста гоё гэж хэлсэн чинь ёо. Тэр ингээ орчихгүй. Айгуу заа хүний мотортэй дээ. Ганц би сэлгийн инээж агаар. Би сэлгээ мэднэ л дээ. Гэтэ ийм заа хүний мотортэй гэж өстой бодсонгүй. Чиний бодоод инээж байгаа чинь. Та ярьд шүү дээ. Өөрөөс ичдэг тийм зураг байдгүй. байдаг. Өөрөө үцхээс ичдэг гэдэг. Байдаг шүү дээ. Байдгүй. Тийм бүр аюу муухай зураг байдаг шүү дээ. Ямар уу? Нөгөө гадаад аяллаар явж байгаад гран при шагналтнаа авч яваа. Тэгээд нөгөө 108 давхар цамхгийн хамгийн дээдлэг 40 давхар яг 40 давхраас доош ундаг юм юу байсан аахгүй тоглоом юм уу хаашаа чөлөө туналттай. Тэгээ би бүр 108 давхраас олстой унаа гэсэн чи манай нөгөө хамтран хөтлөгч Ануш маань отко бити би гуйч чи бити унаа бараг л дээ цаашдаа амьдр гэд. Тэгээд би чи өөрөө бас аймхаа ч юм уу тухайн үедээ яг тгийгсээр хүн тэгэнгөө өмнөөс тэгээд ангууд болцсон л доо. Тэгээ ядаж энд нь сууя л та гэд. Тэгээ яг тийшээ суусан чи бүр ингээд миний сүнс юм уу нэг юм дээр үлдцээ. Доошоо ингээд буусан чи бүр ингээд хурдан энэ нэг тамийн юм дуусаасаа гэж бодоод тэгсэн чи хамгийн зөв нь тэр мөчийн дараа нь ингээд зогсож байгаа байхгүй юу? Тэр зургийг авцсан байгаа. Тэр зураг бүр үнэхээр аимшигтай. Тэгээ үүдэнд нь зарж байна тий. Тий, мөнгөөрөө авсан л та. Өөр хий нэг бити авчаасаа гэж та. Сэлэг тим юм байдгүй лөө. Одоо тийм зураг нэх заримдаа гэхдээ хүнд янд товчхон тараад нэг сонин гарцсан зургууд байж л байдаг шүү дээ. Байдаг. Тэгэл өө ямар тэнэг гарцсан юм бэ? Утсан дээр тэнэг гаргаж delete гэж хэлж байгаа юм чи. Одоо нэг манай нэвтрүүлэг нэр хүнийг өөрөө хэлдэг байгаа шүү дээ. Өөрөө хэлүүлэг юм шиг. Тий, зөв амьдарцгаа. Зөв амьдцгаа. Гэтэ заавал ногоо хоолмол идэх Түш дээ өөрийнхөө сонголтондоо өнөж тэгэл зөв амьдарцгаа. Тийм манай нэвтрүүлэгтээ хамтарсан те Nescafe. Nescafe маш их баярлаа. KFC-тэй баярлаа. Unitel Innovation-тай бас маш их баярлж байгаа. Бэлгийн карт худалдаа гарсан байлаа. Ариг авбол нэг өнгө өгч байгаа. Сэлигийн доолт хэзээ болох гэж байгаа вэ Сэлий? Өнөөдөр тоглож Яа. болно гэж хэлжсэн. 3 сар тоглох гэж байгаа манай Сэлий. 3 сарын хэдэнд вэ? 7-нд. Багш би яриулъя. 3 сарын 7-нд. VIP тоглолт. VIP тоглолт. Vegas Night Club. Багш би. За. Очоос 40,000 тоглоно. Хөтлөгч юм ба. Багш би. Хэн хөтлөх вэ? Амжууд очино. Отко яах вэ? Багш би яриулъя отко гэнэс. За. Отко баахаа идэж ууж байгаа тооцоогоо ишгээд. Идэж уух юм байх юм байна. Багш
Чиви. Би идэж явахгүй цаашаа хараа тэн чин байнга л махалж байх байлгүй. Мах идэхгүй. Тэгээд тэн чин мэдээж алкогольны төрлийн юм байх байлгүй. Тэрийг уухгүй. Тэгэхээр ус л уух байх та. За хариул. Чиви. За. Атга осон. Цагаан сүний домог гэдэг CD-г өгөх гэж байгаа. Энэ бол өвөр Монголын уран бүтээлчид, Монголын уран бүтээлчид хамтран энэхүү цомгийг гаргасан байгаа. Ерөнхийдөө манай сэлийн маань өвөр монголчууд зориулж гаргасан урагшаа зах зээл рүү гарах зорилготойгоор хийсэн байгаа. Энэ цомгийг Hi-Fi Records-ийн бүс авдаг. Ядаргаа доол юм ярьсан. За яах вэ? Дараа нь чи тий. Энэ миний мөн найз юм да зайлж одоо бүхэн холбооны гих ерөнхийлөгч хийдий миний мөн найз. Тэгээд өөрийнх нь хувийн компани ийм гоё хөөрхөн юм паст хийж байгаа юм бэлээ. Төмөрөн дээр ингээ наачдаг. Хөрөгч мөрөгчөн дээр наачтай. Энэ бол өөрийн чинь яс гоё юм. Баярлалаа. За хожиж маа. За юу сүртэй. 95 0-55 73 дугаар явцаар. Бас 99 0-55 73 өөр нь хийж болж байгаа юм уу болохгүй ч юм те. Чи өөдгүй юм аа нэрээ. Дандаа яхаар тэгжидий хүмүүсийг. Мөрөг Паацтор мөргөм үү? Багштор мөргөм үү? Миний хожаа болгох. Ээ, чиний зурганд мөргөцсөн. Найзгаа эсэд мөргөдөс чи бэ? Сүртэй дээ. Нэг өнгөрсөн. За өнгөрсөн банд тас. Ямар гоё энэ зургийг сонгосонд баярлалаа. Ягаад тэгэхээр энэ малгаанаас би өвлч зуунч гадаад дотоод хөдөөч салдгүй байхгүй. Хүмүүс одоо бараг мэдэндээ энэ малгаан надаас илүү танилцсан. Шгүй паст руу гарч илээ. Алим шиг онцыг мань харсангүй. Энэ миний нөгөө нэг гаргасан CD. Ямар гоё юм. Тийм энэ Америк, Европ, Канада, Тайланд дээр ажилласан тэмдэглэл 5 сургалт DVD байгаа. Энэ ихнийх нь дөрөв худалдаад авчаарай гэж. 80 46 тэг болоод байгаа юм. Улаанбаатар худалдаа. Чи сэлий би чиний цагаан сүний домгууг чинь амаа жилтэл рекламдчээ байхад чи найзгаа утасны дугаар хэлчээ байхад олондоо хэллээ гэж доош нь ангал руу. Дараагийн дугаараас бас найзынхаа юуг дэмжиж би дугаарыг хэлчихье те нэрээ. Одоо хэлчихээ. Мартсан шүү дээ. 80 46 тэг долоо гэдэг. 80 46 тэг 7 юм. Тийм. Ахад хэлдээ. Буруу хэлсэн юм байна. Зүгээр ахад хэлээ. Цаг цаваа гаргаж одгоо баярлаа. За баярлалаа. Угаасаа одгоо тийх хинээх байгаагүй мó. Энэ бэлэггүй бэлэгтэй. Ингэсэн. Нөө цагаан сарын бэлэгний ном аа. Энэ номыг би хүнд барахтаа бэлгэлдэггүй юм. Яагаад? Надад их үнэтэй санагддаг л та. Тэгээд уучлаа. Жинксэн юм. Тэгээ наад нэвтрүүлэгт чинь би ямар бэлтгэлтэй авах гэсэн чи бэлгээ яасан хөөх юм. Би шал талаас олчихгүй. Тэгээд би бадангуудаа за бэлгтэй очихгүй болохгүй юм байна гэж бодсон л та. Монгол хүчээр бичин гэж үлдсэн та. Тийм. Халдвартай ажт юм байна. Хүмүүс амар магтчих чинь гэсэн чинь. Чи эсрэгээрээ ярьж байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ те. За. Өчигсэл яг наатаха барьж идэх үү? Тэгвэл яг болох гэдэг. Хүний сэтгэлд дуу бүхэн чинь гिचдэггүй. Хичнээн цаг хугацааг нэлээж их хүсдэг юм байна. Бүх юм нь хүнээс хулбарлцсан уу? Тэгээ миг ширлээ лаа зайтайгаа нүг болохгүй шүү дээ уулна. Хөөс сэлихтэр 17 өгчээд минийхтэр 4 өгчдөг шүү дээ. Бүр тоолцсон тийм. Уншихгүй зүгээр тоогоороо байдаг тийм. 15 оны 2 сарын 12. За баярлалаа. Энэ чиний шүлгийн ном юм уу те? Тий. Бид нар чам тоглоом өглөө 2 CD өгч чи бидэнд нэг л ном өгж байгаа. Өөдгөө те. Бүх юмыг тоогоор боддог те. Ер нь ном вайн 2 цаг хугацаа өнгөрөх тусам үн цэнтэй болдог гэдэг юм билээ. Яг од гэрлийн ном гэдэг утгаараа чамд үн цэнгүй байгаа боловчлаарай. Би ерөөсөө тэгж хэлээгүй. Зүгээр бидний энэ ярьж байгаа зүйл бол зүгээр сайхан залуучуудын зүгээр гоё нариган те. Гоё номоо бэлгэлж хагаад баярлалаа. Тий. Тэгээд ийм боломж олгосонд баярлалаа. Хүрд эргүүлэх боломж олгосонд баярлалаа. За, баярлалаа. За, энэ их гоё ялаа. Манай найз